За залуусаа. Ингээ аяллийн сүүлийн өдөр одоо ингээд эдний цагаар 4:30 болж байна. 7:10-аас бол нислэгтэй байгаа. За эндээсээ бол бид нар бол яаж явах вэ? Гэхээр Кипрээс одоо Грекийн Атин руу ниснэ. За Грекийн Атинаас Турк руу бол нисгэр байгаа. За Туркэд бол очиод бол нэг хоног тэгээд Монгол руугаа явахаар байгаа. Да ер нь бол одоо энд бол маш сайхан дурсамжуудыг за ирсэн цагаас хойшлос нилээн үзлээ, мэдрэлээ. Энд бол ингээ гадаа харанхуй байгаад байна өө сайхан. Цаг агаар магаар бол бас л үнэн сайхан байна өө. Тэгээд ер нь бол ирээд бас аялгаад явхад бол бас боломжийн орон шиг ер нь бол санагдлаа. Тэгээд одоо энд чинь бол одоо нэг 3 хонж байгаа шүү дээ. 3 хоногод тэгээд ер нь бас гоё нөө бас. Тэгээд миний хувьд гэх юм бол өчигдөр XM брокер дээр очиж уулзсан. Уулзаад ямар ч байсан Монгол залуучуудад $20,000 одоо тэмцээний эрх өвөртлсөн байгаа. Тэгээд мэдээж бол энд бол маш их баяртай байна. За $20,000 манай эцэг трейдер актемээс ерөнхий тэмцээний зохиогоод $20,000 бэлэн кэшийг бол XM брокероос гаргаж өгнө гэсэн. За тэгээд ямар ч гэсэн ирсэн ажлууд маань сайхан бүтлээ. Тэгээд энэ дээр ингээд нэг 3 айлан байсан. За тэгээд 3 айлнаас нэгийг нь бол идсэн, нэгийг нь идээд тэгээд энэ яагаад ингээ энэ дэр алим байсан бэ гэсэн чинь энэ нөгөө нэг алимыг нөгөө одоо тийм агаар магаар одоо ингээд агаар дээр ямар одоо нөгөө бохор агаар магаар ч юм уу тиймэрхүү одоо агарын одоо бохирдлыг ингээ жимс авдаг гэд. За тэгээд бол ингээ 3 айлан байсан чи би эхний өдрөө нэгийг нь идсэн. Тэгээд одоо мэдхгүй юм чи одоо яах вэ те. Тэгээд хоёр нь бол ингээ үлдлээ. Гэхдээ ямар ч мэдээд авахд бол илүүдэхгүй юм байна. Тэгээд миний хувьд тэгэхээр нөгөө анх эрэхтэй нөгөө цүнхээ бол алга болгосон байгаа. Тэгээд цүнх бол сүүлд одоо сургийн уржигдэр бол сургийн өчигдөр сургийг гаргасан. Тэгсэн чинь Турк дээр бол асуудалтай болоод тэгээд гэхдээ Туркээс Атин руу бол одоо явцсан байгаа. Тэгээд Атинаас яг би очиж авахд бол жоохон асуудалтай учраас одоо Турк одоо юуг цүнхээ бол юу Кипр руу аваад за тэгээд бол манай XM-ийн одоо XM-ийн Монгол ажилчид маань Монголд очихдоо аваад очие гэж хэлсэн. За тэгээ ямар ч байсан тэгээд иймэрхүү нилээн бас мартагдгааргүй л явлаа. Одоо 5 гээд бит хоёрыг очроо бит хоёрыг ээж такси бол авахар бол байгаа. За тэгээд ямар ч байсан Кипр дөнгөрөөсөн хэд хоног маань маш сайхан дурсгалтай өнгөрлөө залгасаа. Одоо тэгээд гэрийн зүг явъя да. Нутаг буцъя да. За залуусаа тэгээд ямар ч гэсэн одоо 2 цаг одоо 7 цагаас бол эндээс бол ниснэ. Одоо Атин руу, Атинаас нэг цаг ниснэ. Тэгээд өнөөдөр бол Кипр дээр бол өнөөдөр бол Турк дээр очиод за тэгээд маргааш Туркээс Монгол руу 9 цагийн нислэг хийхээр бол байгаа. Бай. За. За очвол За манай ихэд авсан такси маань. За энэ нөгөө Киприйн Ларнака гээд онгоцны буудлаа байгаа тий. Бид тэр одоо энэ дээр ирчлээ. Одоо энэ дээр ирээд сайн нөгөө юу вэ? Авсан шүү дээ. Хэцтэй. Чи яс авсан уу? Тэг. За. За энэ ингээд олон улсын онгоцны нисэх буудлын байна. Киприйн Ларнака гэдэг. За тэгээ бас нэлээд том байна. Том буудлаа энэ ч бас. Нэлээд том.
За энэ нэг машины сурталчилгаа байгаа юм тий. Бид хоёр чинь одоо эндээс за иймэрхүү буудлал байна. За бид хоёр чи одоо эндээс хоёулын онгоц хизээ гэж байна. 7:30-д байгаа. 7:30 тий. Тийм байна. Кипр. За 7:30-д бол бид хоёр явах юм байна. За энэ онгоцны буудлын дээр бол бид хоёр нэг одоо чин 6 болж ийн гэдэг чинь нэг цаг гарам энэ онгоцны буудлын дээр байжгаад. За тэгээд бол юу руу Атин руу нисэн. За тэгээд Атин дээр харин одоо Грекийн Атин гээд онгоцны буудлын дээр бол нэлээд удахаар байгаа. За 6 цаг орчим тэн дээр бол болноо. Тэгээд ямар ч гэсэн онгоцны буудлын нэг юм их байна да. За Кипрээс нисэж байна. Сонгоцондоо суудсан. Тэгээд Кипрээс бол нэг цаг 30 минут явна.